жижиг дунд үйлдвэрийн сангаар бол жижиг дунд үйлдвэр бол зөвхөн дотоодын үйлдвэрт хэрэглээ орон нутгийн шин чанартай үйлдвэрлэлийг дэмжихээс биш бол экспортод бол тийм тодорхой нөлөөлөл үзүүлж чадахгүй маа гэдэг саяны статистик тооноос та бүгд харж байгаа бах. Тэгэхээр бол бид нар энэ дээрээ харин одоо энэ дээр жинхэнэ шинэ техник технологиг бий болгох, жижиг дунд үйлдвэр кластераар хамтарч хөгжих, энэ хамтарч хөгжсөн зүйлүүдэд бид нар стандартын чанарт нийцсэн өндөр бүтээгдэхүүн болгох, энэ дээр шинэ техник технологиг ашиглах, энэ мэт ажлын байраа бас нэмэгдүүлэх мэтийн чиглэл рүү бол явхад бол төлөвлөсөн өгнө гэсэн ийм бодит байд зүг зургийг бол бид нар харж байгаа гэдгийг би онцлж хэлхийг хүсэж байна. Үүндээ бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудал бол нийтийг хамарсан ажлын байр, үйлдвэржилт энэ зүйлийг хангаж байгаагаас бол экспортод бол өнөөдөр бол тодорхой үр дүн өгөхгүй. Тэгвэл импортыг орлох зүйл дээр бол маш их түлхсийг өгч байгаа. Бид нар 888 гэж баахан хараасан, ерөөсөн. Би нэг юм хараад сэтгэл сэргэлээ. Юу харсан гэхээр 888-аар манай Монгол анх удаага хадаасаа хийж чаддаг болжээ. Энэ бол бодит үнэн шүү. 888 төсөл хэрэгжүүлсэн чинь нэг жижиг дунд үйлдвэр хадаасны үйлдвэрийг хийж чадсан байна. Гэхдээ яг бид бодит байдлаар үннээр ярив. Бид нар хадаас хийж чаддгүй ард түмэн байсан байна. Бид нар 90% бараг 100% импортоос хараад олсон ард түмэн байсан байна. Тэгээ бид хин хэнийг хараад өрөөж өнөөдөр өөрөөсөө муужил суух ёстой юм гэж. Тийм учраас ажлаа урагшаа хараад бүгдээрээ хийх ёстой. Одоо 888 төсөл, хөнгөн үйлдвэрийн төсөл, хүнд үйлдвэрийн бүх төслүүд саяны энэ тоо статистиктэй тулгуурлан үндсэн чиглэлээ болгож явж байгаа гэдгийг би хэлье. Одоо бол импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэл рүү тогтоолын төслийг би өнөөдөр өргөн барихад бэлдээ сууж. Энэ тогтоолын төслөөр өнөөдрийн бидний ярьсан энэ статистик тоон эерэг үзүүлэлтийг хангах чиглэлийн бэлэн болсон бүх төслүүд энэ дээр орж ирж байгаа. Энийг бид нар явуулна. Энэ дээр ямарваа нэгэн улс төрийн шин чанар, танихгүй танил талын асуудал гэж угаасаа байхгүй. Монголын төрийн бодлого юунд нийцж байгаа тэрэнд нийцсэн энэ бодлогын хүрээндх төслүүдийг бид нар авч хэрэгжүүлнэ гэж ингэж бодож байна. Мэдээж санхүүгийн хүндрэлтэй асуудал Монголд байгаа боловч мөнгийг хаанаас яаж босгох вэ? Ямар зээлээр босгох вэ гэдэг олон төрлийн судалгаа юмнуудыг бид нар хийгээ явж байгаа. Болж игэл хөгжлийн банкнаас нэгэн хэсгийн баг төсвүүдийг санхүүжүүлж, одоо том төслүүдийг зэс хайлах үйлдвэр барих, ган боловсруулах үйлдвэр барих, нефт боловсруулах үйлдвэр барих энэ чиглэлийн төслүүдийг мэдээж олон улсын зах зээл дээрээс мөн олон улсын хөнгөлтэй зээлээр шийдэх бах. Энэ бол нэлээд том хөрөнгө оруулалт шаардлагатай ийм ажлууд байгаа учраас ингээд хоёр хэсэгчилж аваад энэ тогтоолынхон шийдвэрийг гаргуулнаа гэсэн ийм бол чиг хандлагатай ажиллаж байгаа гэдгээ би та бүхэнд хэлж. За 888 ч гэнүү мэдэхгүй нэг баахан олон төслийн хэмжээгээр яригдсан юмнуудаас би бас онцолж ганц нэг зүйлийг би хэлье. Үндэ хэлэхэд бас эндээс бас нэг сайн хийсэн ажлууд байна. Одоо над дээр жишээлбэл нэг 16 жижиг дунд үйлдвэрийн 888-аар хийсэн төслүүд маш сайн хийсэн. Үнэхээр чанартай хийсэн зээлүүд байна, хэрэгжиж явж байна гэсэн юм байгаа. Энэ дээр бол би түрүү хэллээ нөгөө хадаас чинь хүртэл явж байна. Энэ дээр явж байгаа зүйлүүдээр энэ хөөсөн зөрөг, хаалга, филтаны цов хийдэг гэдэг ингээд одоо бидний нэг химийн бүтээгдэхүүнээ оруулдаг энэ бүх төслүүд энэ дотор бас явж байна. Энэ бол бидний давуу тал. Нэг талаасаа тэр. Нөгөө талаасаа жижиг дунд үйлдвэрийн авсан сүүлийн 3-4 жилийн зээлийн хэрэгжилтийн талаар мониторингийг аж үйлдвэрийн яам үндсэндээ улсын хэмжээнд явуулаад дуусглаа. Одоо энийг дуусгахад бол 4 сарын ихээр нийтэд мэдээлнэ. Эндээс юу ажиглагддаг вөхөр сөрөг тал нь төсөл гэдэг нэрийн дор төслийг хэрэгжүүлдэггүй, төслийн мөнгийг арилжааны хэлбэрээр өөртөө ашигладаг, зүгээр төсөл хийсэн нэрийн дор хэдэн төгрөг авчгаад тэрийг 8 хийгээд гадагш нь гаргаж 8 хийгээд импортын хэрэглээг үүсгээд мөнгөө даабалдаж аваад явдаг гаж тогтолцоо энд буу болсныг бид нар тасан зогсоож байгаа. Одоо бол цаашдаа ийм зүйл байхгүй болно. Тийм учраас бид импортын хэрэглээг өдөөж байгаа энэ зарчимгүй тэгээд ийм төсөл хэрэгжүүлдэггүй төслөөр мөнгө угаадаг энэ зүйлийг бол аж үйлдвэрийн яам зогсооно гэсэн бодолтой байгаа. Одоо ер нь бол зогсож байгаа. Цаашдаа хэлэхэд ер нь бол төсөл хэрэгжүүлэгч нар бол өөрийнхөө хийдэг ядахтаа мэрэгжлийн болсон хүчинтэй суур баацтай байж тэгээд бидний ярьсан энэ чиглэл рүү чиглэсэн төсвүүдийг бол хүлээж авнаа гэдгийг би бас мэдээлчихэн зүг байхаа гэж